Сар шинийн баярыг өгсөн бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлж 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-аас 500 орчим техник машин хэрэгсэлд одоо бэлэн байдалд ажиллаж байна. Дүүрэг хороод аж ахуйн нэгж байгууллага иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уриалж байна. Сар шинийн баярыг өгсөн бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталсан байдаг. Үүнд нийслэлийн төвийн 6 дүрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэнэ. За албан байгууллагууд 50 м доторх хайс хаашлаг, хогийн сав, гадна фасад, хаягийн байгууламжуудыг цэвэрлэж өнгө үзмжийг нь сайжруулах юм а. Энэ одоогийн их цэвэрлэгийг 10-аас 15-ны хугацаанд толгой ингээд 5 хоногийн хугацаанд хэрэн 50% тавьж өгсөн байгаа. Яагаад тэгэхээр энэ хугацаанд аж ахуйн нэгж болон иргэд орчныхоо 50 м газрыг бол цэвэрлэх замун одоо төрийн байгууллагууд бас энэ дээр бол одоо гарч ажиллах чиглэлүүдийг бол хөрвүүлсэн байгаа. За дүүргүүдийн хувьд бол одоо бэлтгэл ажлыг хангаад одоо машин техник гарч байгаа огны хэмжээг хурдан шуургаад тээвэрлэх хэмжээнд бол одоо 500-аад машин техникийг бол бэлэн байдалд ажиллуулад ялангуяа шөнийн хууль тээвэрлэлтийг бол эрчимжүүлж ажиллах юм чиглэл хөрвүүлсэн. 2026 онд Улаанбаатар хотод 8 удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг хийхээр ерөнхий инженерийн тушаал гарчээ. Цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгжид зөрчлийн хуулиар хариуц тооцох залттай юм. Мөн хотхон бүрийн сууц өмсгчдийн холбоод хог ажилтныг эзэмжүүлэх үүсмэл хогын цэгүүдийг ажид цэвэрлэх үүргийг хүлээж байна. Жишээ хизэнээс эхэлж өрн цэвэрлэгээнд хамрагдж боломжтой юм. За энэ сар шинийтэй холбоотойгоор нийтийн цэвэрлэгээ нийслэлийн захиргааны алсан. Энэ дээр бол суусмжтай холбоотой үр хөвжүүлээ суусмжтай холбоод маань тодорхой график гаргаж хуваарийн дагуу цэвэрлэгээнд гараад ажиллаж эхэлж байна. Дүүрэг дээр хуваарьд болцсон байгаа. Суусмжтай холбоотой маань ганцхан одоо орчноо цэвэрлэхээс илүүтэйгээр нөгөө цагаан сардаа бэлдээд орцоо цэвэрлэх барих энэ цэвэрлэгээний хуваарь сөөхсөх өөр байгаа гэсэн үг. За хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор тогтч үүсгэн компаниуд уртсгсан цагаар ажиллахаар төлөвлөсөн байна. За иймээс ч бүх нийтийн цэвэрлэгээнд хороод сууц өмсгчдийн холбоодууд аж ахуйн нэгж байгууллага иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.